өдрийн мэндийг нийт үзэгч сонсогчдод хүргэе. За намайг энэ нэвтрүүлэгт урин оролцуулж байгаад баярлалаа. За миний тухайд бол ер нь багасаа ном уншсан. За манай үеийнхэн гэвэл одоо 70-80-аад оныхан бүгдээрээ одоо үе шиг энэ компьютер тоглоом тийм зүйл бол ховор зурагт эднэр бол ховор байсан гэдэг үүднээс бүгдээрээ номтой нөхрөлдөг байсан. Тэгээд сонгодог бүх зохиолыг тухайн үеийн хүүхдүүдийн жаягаар уншиж өссөн. За тэгээд тухайн үед маань ер нь Орос Францын зохиолчдын ном их орчуулагддаг байсан. За тэр бүхний дарааг одоо 90-ад он гарснаас хойш бол за Англи, Америкийн одоо зохиолууд их орчуулагдаж орж ирсэн. За тэгээд та бүхэндээ санал болгох одоо залуус дүүнертэй за бусад үе тэнгийнхэн болно. Бусад ахмад наснуудаа ч санал болгох миний ном гэвэл за юун түрүүн бол энэ Сэтг Баяж гээд одоо Think and Grow Rich гэдэг англиараа бол за тэгж явдаг. За энэ ном бол дэлхийд бол маш алдартай ном гэж бодож байна. Ерөнхийдөө хүн болгон одоо бизнесмен болох албагүй хүн болгон эдийн засгаар явах ёсгүйчсэн. За ер нь хүн мөнгөтэй яаж харьцах юм бэ? Ер нь оюун санаа мөнгөний талаар одоо толгой дотор ямар бодолтой явах юм бэ гэдгийг за энэ ном бол нэлээд дэлгэрэнгүй зааж өгсөн байдаг. Тэгэхээр энэ номыг уншвал одоо мөнгөтэй зөв харьцаж сурах, мөнгөний талаар одоо буруу ойлголт авахгүй, айл болох эрэг талаас нь харах гэсэн тийм давуу талтай. Бүр цаашил бол одоо бизнес эрхлэх хүсэлтэй байгаа хүнд одоо мөнгөө цаашид яаж удирдах юм тэр тухайч мөн сургадаг гэж одоо хэлж болно. Тэгэхээр энэ ном маань өөрөө дэлхийн одоо бестселлер буюу тэ хамгийн их зарагдсан номуудын нэг байгаа. За сүүлийн үе саяхан одоо орчуулагдаад баг удаагүй байгаа. За сүүлийн үеийн залуучууд маань одоо англи хэлэнд нэлээд сайжирч байгаа гэдэг утгаараа за англиар нь уншиж байгаа хүмүүс байгаа гэж бодож байна. Англиар нь ч уншсан ялгаагүй. Тэгэд энэ номыг бол бүгдээрээ уншаад одоо ялангуяа тий залуус дүүнерт хэрэгтэй чухал номуудын нэг юм аа гэж хувийн зүгээс бодож байна. Тэгэхээр за ерөнхийдөө одоо яг онлоороо бол эрэгтэй хүнтэй харьцуулахад эмэгтэй хүн илүү олон бодол боддог тий. Одоо өдөр тутамдаа хэрэгэлдэг үгийн тооны хувьд хүртэл эмэгтэй хүн илүү үг ярьдаг гэсэн за тийм статистик байдаг. Тэр үүднээс миний хувьд болохоор энэ номыг уншсанаар яаж нөгөө бодлоо зэгцлэх юм бэ тий. Хүний толгойд бол өдөрт одоо 5-6 мянган бодлого 10,000 бодол хүртэл байнга ороод гарч идэг гэсэн за тийм судалгаа хүртэл байдаг. Тэгэхээр бодлоо зэгцлэхэд маань энэ ном тусалсан гэж би бол одоо тэр тал дээр энэ номд талархаж явдаг. За тийм агуулга талаасаа бол ер нь энэ номын бүхэл одоо бүлгүүдэд одоо мөнгөтэй хэрхэн харьцах уу те. Тэгээд яаж одоо бодол санаагаа юм зөв одоо чиглэл рүү хандуулах уу гэдэг одоо ойлголт бол бүрэн ингээд бүлэг болгон дээр явж байгаа. За тэгээд одоо мөнгөтэй харьцах, цаашид гэр бүлийнхэнд хэрхэн харилцах, найз нөхдөдөө хэрхэн харилцах тэр асуудалтай бизнесийн түншүүдтэй тэр бүх юм багтаад явсан байгаа. Давхар одоо орсон гол ойлголт нь болохоор за ингээд мөнгөтэй зөв харьцаж сурснараа за оюун санаагаа зөв чиглэлд хандуулснараа за одоо та бол ингээд одоо нэг бизнес эрхлэхэд бэлэн боллоо. Тэгээ бизнес эрхлэнэ гэдэг маань за өдөрт одоо 8 цагийн те ажил хийдэг хүнтэй харьцуулахад цаг хугацааны хувьд нэгдүгürt эрх чөлөө ихтэй байна. За нөгөө талаараа санхүүгийн эрх чөлөөнд мөн хүрэх одоо боломж нь илүү байна гэдэг талыг харуулж өгөөд за тэгээд ингээд энэ бүхний эцэс та одоо ингээд бизнес эрхлэхэд бэлэн боллоо. Цаашдаа одоо энэ замаар яваараа гэсэн. За ерөнхийдөө тийм санаанууд ингээд давхар ороод явж идэг ном байгаа. Сэтгэл зүй тал дээр эрэгтэй хүн бол жоохон хаалттай байдаг тийм. Манайхан санал нийлэх байх гэж бодож байна. Тэр үүднээсээ одоо сэтгэл рүүгээ манай ирчүүд маань өнгөж хардаг юм болов. Тэг өнгөж харахгүй болохоор тэрийг ингээ орхиод явж идэг. Тэгэнгүүт эмэгтэй хүн болохоор ингээд өөрийнхөө сэтгэл зүй одоо бие махбод одоо жин одоо биеийн гайлбар эднэрдээ бүхэл юм дээр эмэгтэй хүн ингээд анхаарал явж идэг. Тэр үүднээсээ ингээд эмэгтэйчүүд нөө сэтгэл зүйн асуудлаа илүү нухацтай ханддсан болов уу гэж боддог. Тэгээд энэ номыг одоо сонгож уншсан шалтгаан бол за Болор Эрдэнэ гэдэг зохиолч. За энэний өмнө бол хишигтгээд тууж гарсан байгаа. За энэний дараа бол үлгэр дуустал хайрлна гэдэг. За энэ зохиолууд бол олонний дунд бол маш их алдаршсан. Тэгээд
эрэгтэй хүмүүс бол давхар уншиж байгаа ах гэж бодож байна. Тэгээд би өөрөө алдарсан гэдэг үднээс тэгээд сэтгэл зүйг мөн одоо сонирхож ирсэн учраас энэ номуудыг одоо сонгож авч уншсан байгаа. За энэний дараагийн үлгэр дуустал хайрлал нь бол бүр маш ойлгомжтой сэтгэл зүйг тайлбарладаг ном байгаа. Тэгэхээр үлгэр дуустал одоо энэ номыг уншсан унших хүсэлтэй хүмүүс уншсныхаа дараа бол за үлгэр дуустал хайрлалыг мөн уншаарай гэж санал болгомоор байна. За дараагийн ном. За харизм гэдэг ном байгаа. За энэ ном бол ер нь манлайллын тухай ном. Тэгэхээр хүн болгон бол мэдж байгаа. Одоо 10 жил ч юм уу их сургууль ч юм уу одоо ажлын хамт олонны түвшинд очиход хүртэл заавал нэг тийм манлайлагч хүн байж идэг. Одоо ингээд тэр хүнийг ингээд ямар нэгэн зүйлд урайлан дуутахад одоо бүгдээрээ дагдаг маа гэхэд бол 80% нь те олонх нь ингээд дагаад явж байгаа тийм хүн байж идэг. За тийм хүнийг бол харизмтай хүн буюу те одоо харизм гэдэг одоо үгийг монгол хэлэнд бол орчуулахад хэцүү юм байлээ. Харизмтай буюу одоо бусдыгаа манлайлах чадвартай, бусдыгаа одоо итгэн үнэмшүүлэх чадвартай, бусдыгаа араасаа дагуулах чадвартай хүн гэж бол ер нь одоо үздэг. Тэгээд тийм хүнийг одоо 10 жил их сурвалж ажлын байран дээр гараад хүмүүс бол ингээд дагаад тэр үгэнд нь ороо явж идэг те. Тэгэхээр энэ харизм тэрийг бол одоо ер нь онлайн төвшөнд бол харизм гэж тайлбарлаад байгаа юм. Тэгээ харизм гэдэг зүйл маань бол за энэ бол түрүүн ярьсанчлан төрөлхийн одоо ген талаас тий одоо төрөлхөөсөө тэр хүнд байдаг чадвар гэж одоо шинжлэх ухаан үзэж ирсэн. За гэвч одоо сүүлийн үед болохоор за энэ харизмыг бол ингээд өөрт дээрээ одоо бий болгож болох юм байна тий. Одоо хиймэл байдлаар гэх юм уу тий. Өөрөө ингээд ямар нэгэн дасгал одоо өөртөө тулж ажиллаад явбал за одоо харизм өөр дээр үүсэх дасгал хүртэл одоо за интернетээр хайвал байж байгаа YouTube дээр хүртэл бичлэг байгаа би олж үзчихсэн. Тэгэхээр өөрөө ингээ харизмтай хүн болмоор байвал би ингээ төрөлхийн харизмтай төрөөгөө гэд одоо гонглж байгаа хүн байж магадгүй. За тийм хүн бол энэ номыг уншаад харизмыг өөр дээрээ бий болгож болох юм байна гэдгийг бол ойлгоно. Тэгээ харизмыг бий болгосноор та за нэгдүгürt манлайлагч болж байна. За манлайлагч маань цаашаага одоо дарга захирал болно ч гэдэг юм уу те. За тийм одоо мэдээж дарга захирлыг би сайхан ирээдүйтэй гэж одоо мундаг шилдэг те. Одоо юу гэдэг бусад хүнээс ялгаатай тийм содон хүн гэж бол хэлсэнгүү зүгээр одоо ерөнхийдөө хамт олноо манлайлах тэгээ цаашдаа юм ямар нэгэн байгууллага удирдах ч юм уу. За тийм одоо тавцан руу тийм үе шат руу шилжих боломжтой болно гэсэн. За тийм санааг хэлхийг хүсэж байна. Мэдээж одоо жоохон хүүхдүүдээ 10 жилийн хүүхдүүд ихэнх нь бол би дарга болно, би одоо менежер болно гэсэн хүсэлтэй хүүхдүүд олон байдаг. Тэр үүднээсээ энэ номыг санал болгомоор байна. Жоохон онлайн төвшний дүү байж магадгүй. Тэгвэл арай хялбарт талаас нь өөрөө ингээд хурдан уншихгүйгээр те үе ингээд одоо ойлгохгүй болтлоо уншаал дахиж эргэж уншаа ширээний ном байдлаар ашиглавал тохиромжтой болов уу гэж бодож байна. За тэгэхээр би бол одоо төрөлхөөсөө бол харизмгүй хүн одоо тэрийг бол зургатаар үзэж байгаа намайг таньдаг хүмүүс бол баг би бол мэдээж олонний тайлбар шигтэй намайг одоо 10 жил их сургуульд хамт ажиллаад компаниуд ажиллаж байсан хүмүүс бол ер нь мэдж байгаа ах. Харизмгүй хүн гэдгийг би мэднэ. Тэгээд тэр үүднээс энэ харизм гэдгийг сонирхож уншиж үзсэн. Тэгээд одоо өмнөх одоо өөрөөсөө нэг шат одоо хоёр шат бол харизм руу жоох ойрцсон гэж боддог. Тэгэхээр одоо энтэйгээ бол энэ ном маань одоо ширээний ном хэвээр байгаа. Тэгэхээр хүмүүстэй харьцах одоо ажлын байран дээр танихгүй хүнтэй харилцах, түншүүттэй харилцах энэ бүхэнд бол энэ харизм гэдэг зүйл маань одоо нэлээд чухал үүрэгтэй юм байна гэдгийг ойлгоод энэ номд бол бас одоо сүгдэм үргэж байгаа хүн байна. За тэгэхээр одоо үеийн хүүхэд залуус маань жоохон номноос хүндирсэн байна. За энэ дээр бол би бол одоо энэ үе одоо үеийн хүүхдүүдийг бол за буруутгах гэхээсээ илүү ойлгох талаас нь харахыг хүсэж байна. За үнэхээр ингээд энэ цаасан ном уншмааргүй гэж болно те. За тэгэнгүүт одоо аудио ном гарцсан байна. Одоо YouTube дээр одоо тийм юутай хадмалтаа ингээд бичлэгч байж гэн.
одоо бас яг бидний үе шиг одоо нөгөө ном уншихаас өөр олон зүйл хийх юм байна те сатаарах зүйл хүүхдүүдийн маань хувьд байна. Тэгэхээр одоо яг бид нар шиг ингээд өдөр шөнөгүй ном бариад хэвтэх одоо үе бол биш байна. За тэрийг ойлгож байна. Тэгэхээр одоо өдөрт нэг доор хаяж нэг 20-30 минут те 30-аас 1 цаг ч юм уу ном унших хөвшил хэрэг тогтоочвол та бүхэнд хэрэгтэй. За тэгэхээр ном уншина гэдэг маань ямар ач холбогдолтой вэ гэвэл тархины фитнес гэж үздэг ном уншихыг. Кино үзэл одоо сүүлийн үеийн хүүхдүүд ярьдаг одоо кино үзэл тэр номыг ч уншиж байгаатай адилхан шүү дээ. За кино үзэх үед яг нөгөө тархинд явагддаг тийм цахилгаангүй үйл бол үүсдэггүй. Ном уншиж байгаатай адилхан үүсэхгүй. Зүгээр ингээд дүрс хараад өнгөрч байгаа. Тэгэхээр ном уншингууд таны тархи ингээд тархи өвчлөлтөн гэж ярьдаг шүү дээ. Улам өвчлөлт нь илүү сайн ажилдаг болно. Одоо ном уншвал гой үг та нар хэрэгэлж сурна. Ном уншвал зэгцтэй ярьж сурна. Ном уншвал та бүхэн маань гой одоо маш тийм эмх зэгцтэй бичиж чадна. Одоо янз бүрийн зүйл бичлээ гэж бодох те. Өгүүлэл одоо фэйс дээр хүртэл юм бичдэг хүмүүс байдаг те. Одоо өдрийн тэмдэглэл эднэр бичдэг хүмүүс байгаа. Өдрийн тэмдэглэл чинь хүртэл илүү өндөр дараагийн түвшин рүү ахих юм болов гэж бодож байна. Тэгэхээр залуус зүүнөр маань одоо миний зөвлөгөөг аваад одоо ном уншин одоо уншиж байгаа хүмүүс байгаа одоо нэмэгдээд одоо унших залуучууд маань өсөөсөө гэж хүсэж байна. Тэгээд та бүхэндээ амжилт хүсье. Номыг бол үргэлжлүүлэн уншаараа өдөр болгон уншдаг юм аа гэхэд 7 хоногт 2-3 удаа заавал уншиж байгаарай гэдгийг уриалмаар байна.